За би өнөөдөр энэ ширгээмэл ааруул гэдэг юм яагаад ийм илүү үнээр зарагдаад байна, яагаад ийм үнэтэй байна гэд энэ талаар нэг жоохон тайлбар хий гэж бодоод энэ хэсгийг хийж байна. Энэ мэддэг хүмүүс бол сайн мэдж байгаа бах, мэдхгүй хүмүүс бас их байна. Тэр хүмүүс зориулаад нэг жоохон ойлголт өгчий гэж бодоод энэ хэсгийг хийж байна. За би одоо бүр үнэ сахаас нэхлээд ярих юм бол дуусахгүй. Тийм болохоор нэг дунд үеэс нэхлэе гэж бодож байна. За хамгийн эхлээд аарцаа бүр ямар ч шарсуугүй болтон шахаж дарнаа. За тэгээ шахаад дарцсан аарцаа хуурна. За хуурахын тулд 1 кг аарц хуурахад нэг 2 цаг хэртэй хуурна. Хуурахтаа төгөө сүүний ээдэм нэг хийн, жоохон өрөм хийн. За тэгээд хуурна. 2 цаг хэртэй хуурна. 2 цаг гэж хэлж байгаа нь бас учиртай. Зарим хүмүүс нь өөрийгөө зовоохгүйгээр за түрүүлхэн шиг нэг 40 минут 50 минут хэртэй хуураад гаргадаг. Тэгэхдээ бас гал нь ширүүн байж тэгж хуурна. Зарим хүмүүсд нь болохоор за түлэгт чинь яшиг зөөлөн гадаар нэг 2 цаг хэртэй цаг 30 минут ч юм уу хуурыг гэдэг зарим нь хуурдаг. За тэгээ хуураад гарсан аарц нь ингээд бөмбөрөөд бүр ямар ч юугүй болоод ширхэггүй. Одоо ингээ харах юм бол энэ ямар ч ширхэггүй аарц нь бүр ямар ширхэггүй юм баримлын шавар шиг болно. Тэгээд ийм ширхэггүй аарцаа гоё юм бөмбөрсөн аарц болсон. Тэрийг ингээд хэвэндээ ингээд хэвэн дотроо одоо шиг гялгар цаас ч юм уу маарл ямар нэг юм хийхгүйгээр шууд дарна. За тэгээд дарсан аарц чинь ингээд гоё бүр яг сэлц юм шиг ингэж гарч ирнэ. Бүр яг сэлц юм шиг. Ямар ч өөсөв арцгар юм байхгүй. Бүр ингээд бүр сэлц юм шиг ингэж хэвэнд гарна. За тэгээд ингэж одоо та ингээд үзэгсэн худалдаануудаар ороо явж ирсэн ингээд энэ бол одоо ширгээмэл ааруул юм аа. Ингээд тэгээ үеийн мөнтэй байгаамаа гэд ингээд нэг эмэгтэй одоо жишээлбэл ингээд юм ширгээмэл ааруулаа ингээд гараад зогсож байвал одоо жишээлбэл энэ ширгээмэл ааруул ерөөсөө ийм л гарна. Ямар ч ширхэг байхгүй хээгаар ингэж тоод яг л сэлц юм шиг ингэж гарна. Ингэж сэлц юм шиг гарахын тулд хуураад байгаа. Удаан хугацаанд хуурснаар аарц ч өөрөө ямар ширхэггүй нягт ингэж дарагдана. За ингэж олон цаг нухаж хуурж ингэж дарж бие заахын хэрэг юу байна гэвэл эн чинь бас ашиг тустай юм аа. За энэний ач тус нь юу юм бэ гэхээр ингэж ширгээж хуурж олон цагаар хуурж дарсан ааруул хизээч муутахгүй. За зүгээр энгийн чихэр хийгээд даацаараа дарсан ааруул бол нэг дотгошоо нэгт хөвзөрдөг штеп. Энэ ширгээмэл ааруулууд дотгошоо ерөөсөө ингэж хүнзүүгээ хөвдөхгүй. Яагаад гэвэл бактери үрчихгүй шүү дээ. Бактери үрчих боломжгүй тийм өндөр нэвтрэлтэй болчихж байгаа гэсэн үг байхгүй юу? Маш нэгтэй. Бүрий одоо шахсан тоосч шүү. Ийм нэгт ааруул чинь хадгалах хугацаа урт байна. Хадгалалтын аяа маш сайн даана. Ням бактери ерөөсөө үржихгүй. Одоо хамгийн өндөр зэрэглэлийн сайн ааруул гэж одоо хэлж болно л доо. Тэгээ ийм учраас ингээ үнэтэй зараад амаа. За одоо бүгдээрээ энийг үзье. 1 кг аарц хуурахад бол нэг за нэг цаг 30-аас 2 цаг гэж яриад байгаа шүү дээ. За хэрвээ 2 кг юм уу 3 кг аарц тоогондоо иж бүр бүчрэгдэхгүй, бүр дээдлэхгүй гар хуруучин бүр ингээд бүчрэхгүй тийм болно. Тийм болохоор багаар хуурдаг. За дээдл нэг 2 хилээс илүү бараг хуурч чаддгүй юм дөө. Тэгээ хөдөө бүр гал дээр аргалын цогон дээр хуураад бүр илүү сайн болно. Тэгж хуурч хийдэг юм. Одоо бүгдээрээ энэ 1 кг аарц чинь 1 кг аарц чи одоо ингээд юу яана. Хуураад байгаа юм чинь тэр чинь ууршаад багсан шүү дээ. 1 кг аарц одоо энэ 1 кг аарц чинь ууршиж багсаад ингээд 750 г орчим мэл болох юм байна шүү дээ. За тэгээд 750 г аарц чинь ингээд нэг 3 ширхэг саран ааруул болох юм байна. За тэгвэл 3 ширхэг саран ааруул хийхин тулд тэр эмэгтэй яадаг бах нь ямар ч тач байсан нэг 2 цаг орчим хуурнаа. За 2 цаг тоон дээр ингээд халуун гал дээр урдаасаа төөнөөд халуун гал дээр хуурлаа. Тэр хүн мэдээж хадууцсан, даралтан нэгсэн, гар хуруун чилэн, за ингээд хамгийн наад ойрын жишээ нэг иймэрхүү. Тэгэхээр яах нь вэ? Энэ олон ааруулыг хийхин тулд хичнээн хөдөлмөр орох нь ингээд тодорхой болчихлоо шүү дээ. Тэгэхээр та одоо энэ тэнхээ үзэсгэлэн худалдаанд ингээд ороод ингээд хараад явж байхад нэг өдөөний эмэгтэй ирчихсэн ингээд
Ширгэмэл ааруул юм аа. Ингээд 450 мянга гэдэг ингээд 300 ч юм уу 400 ч юм уу гэдэг ингээд зогсчоод гүүпа яасан үнэхээр 5 ааруул тавьчаад ч гэдэг юм уу. Ингэж битгий яриарэ. Эний чинь цаана ийм л юм явагдчих шүү. Зүгээр авахгүй өнгөрч болно шүү дээ. Авахгүй өнгөрөөд харин ч тэр эмэгтэйд та ямар хөдөлмөрт хүн бэ? Ямар сайхан юм хийсэн юм бэ? Гэдэг гоё урмын үгээ хайрлаад тэгээд өнгөрөөрэй гэж яа. За нэг иймэрхүү. За тэгээд ширгэмэл ааруул гэдэг юм байгаа шүү. За энд бас нэг юм тайлбарлачих. За энд ийм Монгол шимээ арь байна. За монголчууд эдэний дээж гэж Монгол шимээ арь гэж нэрлэж ингэж сар шинээр тавган юу ширээн дээрээ ингэ бэлгшээж бас тавьдаг аа. За тавьгүй айч байдаг. За тэгэхээр энэ нэрмэл арх гэдэг юмыг бас хийхэд өчнөө шат дамжлага дамжиж ингэж тоогоо нэрж за таргаан бүрэн арга эссэн арга нэр нь нэрхийн тулд ус 3-4 гадаач гэх юм уу тэрийг бол ярих юм биш. Маш олон дамжлагаар ингэж гарч ирдэг. Тэгээд энэ эдэний дээж гэдэг юм чинь бол эдэний дээж гэдэг чинь ер нь бол ерөөсөө Монгол шимээ арх юм байна. Одоо 37-8 градустай тэр архинуудыг одоо эдэний дээж гэж нэрлэх нь бас жоохон өрөөсгөл юм байна. Яг жинхэнэ эдэний дээж чинь бол энэ Монгол шимээ арх юм байгаа шүү. Тэгээд Монгол шимийнхаа архийг ингээд бэлгшээрээд ширээн дээрээ тавихыг хүсвэл 500 грамтай нь 20 мянга, 1 литртай юм онгоцтой нь 30 мянга. За бүр задгай ундааны савнд хийсэн байгаа. Тэр нь болохоор литр нь 10 мянга. Яг энэ савтай гоёлтой хүнд бэлгшээгээд ингээд бэлгэж болж юм. Ингээд лонгтой шүү ширээн дээрээ тавьж болно. Гэртээ хадгалж болно. Энэ 12 градустай юм учраас чинээ удаан хадгалсан ч муудна гэж байхгүй. За нэг юм байна. За тэгээд өөр олон төрлийн цагаан эдийнүүд бол ингээд байна. Нэгдүгээр хорол Sapporo-гийн миний дэлгүүр дотор ирээд ингээд цагаан эдээ сонирхож болно. За бүгдээрэнд амжилт хүсье.